Энэхүү кинонд харуулсан түүхэн үйл явдлууд нь үнэн бөгөөд 1805 оноос 1845 он хүртэл Америкийн газар нутагт тохиолдсон явдал юм. Манай гэр бүл Англиас Америкийн энэхүү сайхан газарт ирж сууршсан анхны сууршигчдын үед ирсэн юм. Тэд иргэний болон шашны эрх чөлөөг эдлэхээр мөн хүүхдүүдтэй илүү дээр амьдралыг босгохоор ирсэн юм. Миний ярих гэж буй түүх 1805 оны Зул сарын баяр болохоос 2 хоногийн өмнө эхэлдэг. Вермонтын Шаронд амьдарч байх хугацаанд бидний гэр бүл нэг хүүгээр айдслагдсан юм. Бид тэрнийг аавынх нь нэрээр Йозеф гэж нэрлэсэн юм. Йозеф Смит, сэргээлтийн бошиглогч. Оройн хоол бэлэн болсон шүү. Намайг Йозефийн бага наснд тохиолдож байсан олон онцгой явдлуудыг ярих хэрэгтэй хэмээн зарим хүмүүс бодож байсан юм. Гэвч тэрний амьдралын ихэнх үед хүн төрөлхтөнд үзэгдэх ердийн тохиолдлуудаас өөр ямар нэгэн зүйл тохиолдоогүй. Миний нөхөр зундаа газар тариалан эрхлээд өвөлдөө сургуульд багшилдаг байсан юм. Бид шаргуу ажиллаж хүүхдүүдээ бурхнаас эмээдэг болгож өсгсөн юм. За харцгаая. Баярлалаа, Кэтрин. Өчигдөр бид Йоханны сайн мэдээнээс уншиж байхдаа манай гэр бүл 9 хүүхэдтэй байлаа. Алван хамгийн том нь байсан. Тэр Йозефийн нүдэнд баатар байв. Хоёр дахь хүү хайрамч мөн адил. Тэд өөрсдийн дүүгээс ямар нэг онцгой зүйлийг харсан юм. Бид ч бас харсан. Нью-Йорк Палмер 1817 онд Бурхан биднэрт сорилтуудыг давах хүчийг өгдөг. Гэвч бид тэрний өмнө сул дараа байна. Бид бүгд нүгэлттэй. Тиймээс бид Бурханы хаанд улсад багтахад хангалтгүй. Тийм учраас бид наминчилж баптизм хүртэх хэрэгтэй. Энэ нь тэрний хаанд улсад хүрэх цорын ганц зам юм. Ноён Смит ганц үг солиё. Та Бурханаас эмээдэг хүн шиг харагддаг. Гэхдээ би таныг гэр бүлтэй чинь цуглаандаа харахгүй юм. Өнөө үед олон зүйлүүд тунхаглагдж байна. Багш нар Бурханаас маш их эмээх хэрэгтэй дээ. Тэдэнд итгэл маш бага байдаг. Та хэцүү хүн шүү, ноён Смит. Би тийм байх гээгүй юм шүү. Таны авралын төлөө санаа зовсон юм да. Алвин, та өмнө нь бид аврагдахын тулд юу хийх ёстой вэ гэж бодож байсан уу? Жаахан дүүмэн чи хэтэрхий их санаа зовох юм. Гэхдээ би мэдэх хэрэгтэй шүү дээ. Чи авгах Джейсигэнд далайн дүнг хооллож байснаа санаж байна уу? Тэгвэл Йозеф ямар нэг жижиг амтан тэр дунг хийсэн. Төлөвшөх хүртэл нь давхаргаар бүтээсэн. Магадгүй Бурхан биднийг өөрсдийгөө хөгжүүлэх хэрэгтэй гэж хүсдэг байж болно. Би зүгээр л тэр бидний хэдхнийг нь аварна гэдэгт би итгэхгүй байна. Хэрвээ чи буруу сургаалаас зуурвал чи өөрийнхөө бүхий л амьдралын турш хүйтэн мөн харан хойдол байх болно. Авралт хүрэх ганцхан зам бий хэмээн Библи заадаг. Йозеф. Бурханы үгийг судал. Тэгээ чи миний хэлсэн үгний үннийг мэдэх болно. Нилээд төгссөн бодолтой байсан чи Йозеф үргэлжлүүлэн хариултуудыг олох судалгаагаа үргэлжлүүлсэн юм. Судалгаа нь Ахмад болон тэрний эзэмшээгүй боловсралтай хүнд ч хэцүү байх байсан юм.
Нэг өдөр би Яаковын номыг уншиж байлаа. Хэрвээ та нарын хэн нэг нь мэрэгэн ухаанаар дутвал тэр нь Бурханаас гуйг. Тэр үг миний зүрхэнд маш хүчтэйгээр нөлөөлсөн юм. Би тэр үгийн тухай дахин тунгаасаар байв. Хэсэг хугацааны дараа би Яаковын зааварчилснаар хийх хэрэгтэй гэсэн шийдэлд хүрсэн юм. Тэр нь Бурханаас асуух. Энэ нь 1820 оны хаврын ихэнх үеийн гэгээлэг сайхан өглөө байлаа. Би өвдөг сөгдөөд Бурханд бүхий л зүрхнийхээ хүслийг уудалж эхлэв. Би ямар нэгэн нөлөө үл үзэгдэх ертөнцийн нэгэн бодит хүчээр эзэмдүүлэн бүхий л чадлаараа Бурхныг дуудах үед би гэрлэн багна харсан. Мөнөс гэрэл над дээр тогтоход би хоёр хүнийг харсан. Тэдний нэг нь надтай ярьж Йосеф, энэ бол миний хайртай хүн. Түүнийг сонс. Би бол Есүс Христ. Би Бурхан эцгийг харсан. Мөн тэрний хүү Есүс Христийг. Тэд надтай үнэхээр бодтойгоор ярьсан. Би энийг мэднэ. Бурхан ч бас энийг мэднэ гэдгийг би мэднэ. Мөн би энийг үгүйсгэж чадахгүй. Би үзэгдлээр дамжуулан ямар ч сүмд нэгдэх ёсгүй. Харин сургаал мөн энэний бүрэн байдал нь сэргээгдэх гэж буйг мэдсэн. Дууссанд баярлалаа, Йосеф. Гэхдээ би юу мэдэрч байгааг чи мэдэх хэрэгтэй. Энэ өдрүүдэд үзэгдлүүд болоод илчлэлтүүд гэж үгүй. Тэдгээр нь төлөөлөгч нартай хамт зогссон. Мөн дахин хизээч байхгүй байх болно. Энийг хооштой битгий яриарай. Энэ нь чамд уу гашууныг л авчрах болно. Эрийн суваг 1823 он. О Йосеф, чи сүүлийн үед ямар нэг үзэгдэл үзсэн үү? Ноён Смит. Дүүгийнхээ төлөө санаа тавь.
1823 оны 9 сард тэр дахин өөрийн зүрх сэтгэлийг бурхан дуудлах үед Йосеф Тэнгэр элчээр айлчлагдав. Йосеф, би чиний анд нөхөр үйлчлэгч байна. Мосес үнэхээр тэрний нэр Моронай. Мөн бурханд надаар хийх ажил байгаа гэж хэлсэн. Тэр надад эрт дээрвийн энэ твд амьдарч байсан хүмүүсийн шастер, алтан ялцсан дээр бичиглэгдсэн нэгэн цэдгийн тухай хэлсэн. Ялцсан дээр бичигдсэн бичээсүүд надад үл мэдэгдэхүйц байлаа. Тэрхүү ялцсан Иесус Христийн бүрэн дүүрэн сургаалыг агуулж бүг хэлсэн. Йосефт Иесус Христ дахин амьсныхаа дараа Эртний Америк төвдөх хүмүүст өөрийн биеэр ирсэн гэсэн мэдлэг өгөгдсөн. Энэхүү айлчлалын үеэр Иесус хүмүүст түүний гар хөлийн болон хажуугийнхаа сорвиг тэмтэрхийг урьсан. Тэр 12 төлөөлөгчийг түүний сургаалыг заахаар дуудсан юм. Мөн гайхамшгуудыг үйлдсэн. Йосеф тэдэнтэй өөрийн бүхий л амьдралыг хамт өнгөрүүлсэн юм шиг тайлбарлаж байв. Бид энэ дэлхий дээр амьдарч байсан ямар ч гэр бүлээс илүүтэйгээр хамгийн өвөрмөц үйл явцыг харуулсан гэр бүл гэж боддог. Амьдралынхаа турш хизээч Библийг бүрэн уншаагүй 17 настай хүүд бид бүхий л анхаарлаа хандуулж байлаа. Йосефт илчлэгдсэн цэдгийг орчуулах мэдлэг тэрэнд өгөгдөх цаг хугацаа ирнэ. Тэр болтол Йосеф хүлээж мөн бэлтгэгдэхээр зааварлагдсан юм. Тэр бэлтгэл нь тэрний бурханд итгэх итгэлийг нь илүүгээр сорж байв. Уучлаарай. Би бүхий хийх ёстой зүйлээ хийлээ. Бидний хайртай том хүү мөн дэлхий дээрх Йосефийн баатар. Йосеф, хэрвээ Алвин баптизм хүртэхгүйгээр үхэх юм бол тэр хизээч Тэнгэрийг үзэхгүй. Би өөр юу хэлэх вэ те? Йосеф, намайг уучлаарай. Намайг үнэхээр уучлаарай. Одоо чи том нь. Йосеф. Цэдгийг авахад чадах бүх зүйлийг хийгээрэй. Бүх зүйлийг. Бурхан хүн төрлөختөнд өвчин зовлон өгсөн. Бид газар шорооноос бүтэж газар шороондоо буцах ёстой. Магадгүй бурхан чамд анхааруулгыг хичээж байна, Йосеф. Алвин алдагдсан. Гэхдээ чамд найдвар байсаар байгаа. Наад мунхаг төсөөллөө март.
Бурхан бидний хэдхнийг нь лаврахыг хүсэж байгаа гэж би бодохгүй байна гэсэн аалмны үг тэр үед Йозефийн бодолд байлаа. Хармони, Пенсильвани, 1825 он. Йозеф өсч нас бийг үүсгэхэд тэр бүхий л болсон зүйлийг үргэлжлүүлэн бодож мөн эрх амлалтуудын талаар гайхшран байлаа. Хүүгүүдээ маргааш адилхан шүү. Тэр үед Йозеф Эма Хэл гэгч залуу бүсгүйтэй танилцсан юм. Йозефийг тойрсон цорхлууд маш түргэн дарахж байлаа. Би чиний тухай хэдэн төгс сонссон? Тэгвэл хэрвээ би чамд тэдгээр нь үнэн байсан гэвэл яах вэ? Йозеф бүхий л болсон зүйлийг тэрэнд ярьсан. Тэр өөрөө шийдэх хэрэгтэй байв. Хэрв та нарын хэн нэг нь мэрэгэн ухаанаар дутвал тэр бурхнаас гуйг. Энэ л миний хийсэн зүйл. Чи яллаа. Чамд харуулах нэг зүйл байна. Би чиний ярьсан зүйлийн талаар өөртөө зөвшөлдөж үзсэн. Тэгээд Би чамд итгэж байна. Эмагийн эцэг ихэн зөвшөөрөөгүй ч Йозеф Эма хоёр тэр жилдээ гэрэлсэн юм. 4 жилийн турш 9-р сар бүрт Йозеф ариун цэдгийг нуусан газарт очдог байв. Удаан хугацааны турш амлагдсан орчуулгыг эхлэх зөвшөөрлийг авах хүртлээр тэр эрх бүртээ мэдлэгийг хүлээн авч байсан юм. Чи хоос мөрөөдөгчтэй гэрэл гэж байна. Орчуулна гин шүү. Тэр уншиж биш чадахгүй штэ. Тэр энэ мунхаг бодлоо орхихгүй. Энэ гэрт хүлээн зөвшөөрөгдөхгүй шүү. Хүүхэд гарахаар тэр бодлоо өөрчилнө. Тэд анхны хүүхдээ Йозефийн хайрт ахын нэрээр Алвин гэж нэрлсэн. Тэр хэдхэн цаг л амьдарсан юм. 17 жилийн турш амьдрахдаа тэд маш олон уу гашууг үзсэн юм. Их эзэн Йозефийг сул дорой байдалд нь дуудсан ч өөрийн ажилдаа тэрнийг тохирохоор болгосон. Орчуулга үргэлжилсэн. Өөр бусад хүмүүс жинхүү гайхалтай ажилд тэрнтэй нэгдсэн. Бүх хүн түүний нэрээр баптизм хүртэх ёстой. Тэдний нэг нь Оливер Каудрн байв. Бид яаж баптизм хүртэнэ гэж? Би мэдэхгүй байна. 1829 оны 5 сард Йозеф Оливер хоёр их эзнээс лавлсан юм. Тэнгэр элч үйл мэд гэрэлтэйгээр бууж ирсэн юм. Тэр өөрийгөө Есүс Христэд баптизм хүртээсэн. Тэр Йохан Баптист гэж нэрлсэн. Тэр тэдний толгой дээр гараа тавин Йозеф Оливер хоёрт баптизм хүртэх эрх мэдлийг нь өгсөн юм. Дараа нь Христийн жинхэнэ төлөөлөгч нар болох Питер, Яков, Йохан нар Есүс Христээр эрт дээр үйдэг өгсөн ижил эрх мэдлийг сэргээсэн юм. Тэгснээрээ хүн дахин их эзний хүүхдүүдийн авралын төлөөх бүх зүйлийг үлдэх эрх мэдэлтэй болсон. Орчуулгын ажил дуусч Йозеф ялцуудыг Илч Моронойд буцаан өгсөн.
Эртний цэдэг Мормоны ном Есүс Христийн бас нэгэн гэрээ хэмээн нийтлэгдсэн. Би өөрөөсөө энэ номон үнэн үү хэмээн олон удаа асууж байсан юм. Судар дээр бүх зүйлийг батлахын тулд эхлээд уншаад дараа нь Бурханаас асуух хэмээсэн байдаг. Мөн та нар эдгээр зүйлийг хүлээн аваад та нар Бурхан мөнхийн эцгээс Христийн нэрээр эдгээр зүйлүүд үнэн эсхийг асуухыг та нарт ухуулъя. Бэ мөн хэрв та нар Христэд итгэлтэй байж чин сэтгэлтэйгээр үнэн хүсэлтэйгээр асуух аваас тэрээр үннийг ариун сүнсний хүчээр та нарт мэдүүлэх болно. Мөн ариун сүнсний хүчээр та нар бүх зүйлүүдийн үннийг мэдэж болно. Энэ ном Библийг оруулахаар бичигдсэн юм уу? Ава, Библийг юу ч оруулж чадахгүй. Энэ нь Христийн алдар суугийн бас нэгэн гэрч юм. Миний нөхөр 1830 оны 4-р сарын 6-нд Есүс Христийн хожмын үеийн гигантнуудын сүм зохион байгуулагдсан өдөр усанд бүрэн дөрүүлж баптизм хүртсэн. Тэр уснаас гарч ирэх үед Йосеф тайлбарлахдаа би амьдрах хугацаанд өөрийн эцгийг Есүс Христийн сүмд баптизм хүртхийг харсан тул Бурхныг алдаршуулъя гэсэн юм. Христийн санварын эрх мэдэлтэйгээр Есүс Христ эртдээр үед зохион байгуулж байсантай адил сүм дэлхий дээр дахин сэргээгдсэн юм. Бурхны зарилгын дагуу бид өөрсдийн сүмийг зохион байгуулж байна. Дэмжиж байгаа хүмүүс тэмдэг үзүүлж дэмжинэ үү? Бурхан минь, мөнхийн эцэг минь. Чи одоо болтол өөрийн сүмийг зохион байгуулна гэж шийдсээр байна уу? Их эзэн надад зарлигдсан. Гэхдээ энэ миний сүм биш. Харин түүнийх. Энэ бол Есүс Христийн сүм. Аливын би амлалтаа биелүүллээ. Ноён Смит, миний хандлагыг уучлаарай, гэхдээ би гайхаж байна л да. Та наад номныхоо талаар надад ярьж өгч чадах уу? Тийм ээ, боллгүй яах вэ? Би танаа шашинд итгэдэггүй, ноён Смит. Гэхдээ би та нарын сайхан сэтгэлд баярлаж байна. Хадагтай би хэлье. Энэ чинь л манай шашин шүү дээ. Би хэзээ ч нэгэнд ялагдаж байгаагүй. Тэгэхээр би одоо уучлахгүй Йосеф. Заримдаа их эзэн биднийг дээш өргөхөөс өмнө дорд нэгэн болгодог. Та ихсэн үү? Ах эгч нараа, сайн үйлсд битгий залхуураарай. Бид анд нөхөддөө үйлчлэнэ гэдэг маань бид зөвхөн өөрсдийн бурханд үйлчилж байгаа гэсэн үг юм. Бид хүмүүсийг өөрсдөд байгаа сайн зүйлүүдээс татгалзах хэрэгтэй хэмээн асуудаггүй. Харин бид тэднийг илүүг авахын тулд ир хэмээн урддаг. Тэгээд тэд ирсэн. Яриа маш хурдан тархаж байв. Маш олон шинэ гишүүд Миссури болон Охойо цуглаж эхлэв. Эдгээр Мормончууд удахгүй бүхэл мужийг эзлэхнэ. Чи төсөөлөл дөө. Өөрийгөө бошиглагч гээд байгаа хүний үгийг сонсоод бүх зүйлээ орхиод тэрний үгээр амьдарч байна гэд. Тэд Йосеф Смитийг шүтдэг гэж би сонссон. Тэгэхээр энийг мэдэх ганц л зам байна. Йосеф? Яас ээж? Миний шинэ найзад асуулт байна.
Бид зөвхөн Бурхан эцэг болоод түүний хүү Иесус Христийг л шүтдэг. Тэгээд илчлэлтийн тухай тэр бүх яриач нь Энүүгээр дамжуулан бид бас суралцдаг. Бурханд санаа тавьдаг гэж юу таныг ийм их итгэлтэй болгож байгаа юм? Тэр санаа тавьдаг. Та энийг мэдэж болно. Эхлээд та түүнд итгэх хэрэгтэй. Захиас үргэлж ижил байсан юм. Өөрийн биеэр уншаад Бурханаас асуух. Бидний олон хөршүүд маань энийг хийж болно. Гэвч занал хийлэгдэж байсан хүмүүс байсан юм. Энэ удаад Йосеф Смит удаан хугацаагаар алга болох болно. Тэр яг айсан туул ашиг байх бах та. Магадгүй сургаалыг ойлгоогүй хүмүүсээр дүүрэн байсан байх. Итгэж боломгүй олон шинэ хүмүүс байв. Тэр тэнд байна. Барайдав. Чанга барьж ба. Барьж байгаарай. Райва. Ийм зүйлүүдийг тэснэ гэдэг үнэхээр хэцүү. Үргэлж эсэргүүцэл байх болно. Бид хэр удаан тэсвэрлэх ёстой юм? Магадгүй би гүн усанд сэлэх ёстой байх. Гүн ихнээс гүн байсан нь дээр. Их эзний хайраар дүүргэхдгийн тулд эцэгт бүхий л зүрх сэтгэлийн хүчээрээ залбирцгаа. Бурхан дэлхийд бошиглолын болон илчлэлтийн суу бэлгийг дахин сэргээсэн. Иесус бол Христ гэх гэрч нь бий байна. Тэр бүх хүмүүсийг наминчилж мөн түүнд ирэхийг урьдаг. Тэр бидний үе гашууг зайлуулж мөн бидний ачааг үүрэх болно. Бид хэрвээ итгэлтэй байх аваас тэр цэврийн адил бид цэвэр шигдэх тэрхүү найдварыг олж авч чадна. Кортланд хаягийн жижигхэн хотхонд байшингууд нь хангалттай хурдан баригдаж болохын тулд иймэрхүү хүчин чадлаар ажиллаж байсан юм. Эма. Тэдний гэр бүл нь дөнгөж сая ирсэн. Хин байна? Тэр Рэйчел, Сүүзэн, тэгээд Абигейл. Гэхдээ Аби гэж болно. Тийм үү? Тийм. Аби. Якобын гэр бүл манай өрөөнд өнөөдөр хонож байгаа. Тэдний гэр нь дуусчихсан гэж би бодсон. Тийм ээ. Хаалгуудын өлгөөд ардлын хааны бөглөхөөс бусдаар дууссан. За тэгэхээр энэ их сэтгэл хөдлөл чинь юуных вэ? Их эзэн бидэнд түүний нэрээр өргөө барихыг тушаасан. Ямар өргөө гэж? Цэвэр ариуны өргөө. Их эзэн бидэнд эрх мэдэл, хүч болоод мэдлэгийг өгч болох өргөө ариун сүм. Иерусалимд Иесус Христ өөрийн шавнарт зааж байсан шиг сүм. Тэгэхээр бид ариун сүмийг Яаковын байшингийн ар хааныг тавихаас өмнө барих уу эсвэл дараа нь юм уу? Удалгүй сүмийн гишүүд 10 өдрийн нэгийг ариун сүм барихад бурхандаа зориулж байв. Лайма ха та сайхан сэтгэлтэй гэдгийг мэднэ. Энэ мөн адил та сайн үдтэй гэж найдаж байна. Би энэ номыг анх удаа уншихдаа ямар ч хүн ийм ном бичиж чадахгүй гэдгийг мэдсэн.
Йосеф үнэхээр бошиглагч юм аа. Чиний зөв шүү Барли. Миний бүх хүссэн хүлээж байсан зүйл. Заримдаа бүр илүү. Тэдний дундаас илүү хүчин чармаалтаар ажиллаж байсан нэгэн шинэ хөрвөгч бол Бригам Янг байлаа. Йосеф өмнө ойлгодгүй байсан зүйлсийг надад маш энгийн болгож тайлбарладаг. Өглөөний мэнд Бригам. Йосеф. Йосеф Бригамыг барилгачных нь хувьд тэрэн түшиглэн эхлэж мөн тэрний гүн итгэлийг таньсан юм. Энэ бидний хамгийн гайхалтай ажил байх болно Бригам. Бурханд сайнаас өөр юу ч үгүй. Бид энд зүгээр л ариун сүм босгоогүй. Их эзэн биднийг босгож байна. Гэхдээ над шиг нэгнийг яаж төлөөлөгч байхаар дуудаж болох юм бэ? Бригам, чи бэлтгэгдсэн байсан. Их эзэн түүхий эдийг авч хэлбэрт оруулаад тэгэд боловсруулдаг юм. Тэнгэрлэг эцэгт чамд зориулсан гайхалтай зүйлс байгаа Бригам. Хизээш мөрөөдөж байгаагүй тэр гайхалтай зүйлс. Бригам Янг, Есүс Христийн нэрээр бид таны толгой дээр гараа тавьж, таныг дээд санваартны албанд томилж байна. Кортландын ариун сүм нь бидний хүмүүсийн хайж байсан. Тэрхүү Тэнгэрийг дэлхийдээ холбогч нь болсон юм. Ерөнхийлөгч баярлалаа. Хайрам, би удахгүй араас ч юм байна. Энэ нь зөвхөн тэрний биелэгдлийг харуулаагүй. Түүний үн цэнийг харуулах зам нь байсан юм. Юу болов? Ээж. Өнөөдөр би ариун сүмд Бурхны Селестил хаан тулсыг үзэгдэлд харсан. Их эзний дуу хоолой эдгэр үгсийг илчилсэн. Энэ сургаалын мэдлэггүйгээр нас барсан. Гэхдээ үүнийг хүлээж авах байсан хүмүүс Бурхны хаан тулсын өглөгчд байх болно. Ээж. Алвин алдагдаагүй юм байна. Йосефийн бошиглол биелээ олсон. Их эзэн өөрийн ариун сүмдээ ирсэн. Болгоогтун. Би энэ өргөөг хүлээн авч байна. Бусад тэнгэрлэг элч болон хуучин гэрээний бошиглагч нар болох Мосе, Элайс, мөн Элай нар үзэгдсэн билээ. Их эзэн биднийг Йосефт илчилсэний адилаар аврал болоод амьдралд хамаарах Христийн бүхэл сургаал, бүхэл зарчмуудын үнэнд дүрм дүрмээр, шат шатаар, гайхалтай замуудаар хөгжүүлдэг. Бурхан бол бидний сүнсний эцэг юм. Иесус Христ бол түүний хүү. Тэдний ажил болоод алдар суун, хүмүүнд үхшгүй байдал хийгээд мөнх амьдралыг авчрах явдал юм аа. Бид сайнны төлөө эдгээр мормончуудыг зайлуулах цаг болжээ. Хэрвээ хэдийг алах хэрэгтэй болвол гүйцэтгэг. Бүгд бол сайн. Зарим хуучин сууршигчид бидний өсөлтийн өөрчлөлтөнд атаархаж байсан юм. Хардлах сэрдлэг болоод айдас, индепенденс эхэлсэн юм. Авчлага мөрдлөгөн тасралтгүй доромжлол болон эмх замраагүй байдалд хүргэсэн. Яагаад ингэж байгаа юм бэ? Аматата. Яагаад? Тэдгээр асуултуудад хариулах нь надад давсан хэрэг байлаа. Йосеф, бид яаж энийг хонь орох юм бэ? Би занал хийлэгдсэн ганцхан хүн биш шүү дээ. Энэ газар бүгдэнд нь хэтэрхий аюултай болж байна. Энийг бид бодолцох хэрэгтэй. Ариун сүмийн хувьд бид дахиад барьж болно.
Гэвч бид амийг орлуулж чадахгүй. Миссурид бүх зүйл дээр байх болов? Хаунсмил, Миссури, 1838 оны 10 дугаар сарын 30. Таашаа улаарай. Бидний хүмүүсийг хаанч орсон суухыг оролдож байсан эсэргүүцлүүд дагаж байлаа. Миссури цэвэршүүлэгчдийн галдуул болохоо нотолсон юм. Ээж гуйж байна. Тэд зүгээр нэг бүлэг дээрэмчид биш. 2500 Миссуригийн цэрэг ирс амбан захирагч боксын тушаалтай бидний эсрэг зогсож байна. Мормончууд дайсан мэд харьцагдаж мөн устгагдах ёстой. Үгүй бол мужаас хөөгдөх ёстой. Нийтийн амар амгалан байдлын тулд. Хаунсмилд бидний 18 ах эгч нар үхсэн хэвтэж байна. Энэ нь амбан захирагч яриад байгаа нийтийн амар амгалан байдал уу? Аавууд, ээжүүд, мөн хүүхдүүд байшин барьж, бурхныг шүтснээс болж гэмт хэрэгтэн болж алагдсан. Чи энийг төгсгөл болгох хэрэгтэй. Саналын хүлээн ав. Би чамаас гуйж байна. Генерал Лукас, та надтай ярилцахыг хүсэж байгаа гэж надад хэлсэн. Бидний тохиролцсон ёсоор таны хоригдлууд энэ байна, генерал. Бид Йозеф болон Хайрум нар мэхлэгдсэнийг сонсоод гашуудал, уйлалдаан болон зовлон зүдгүүрээр дүүрэн байсан юм. Ноёдоо, айдцгаа. Маргааш өглөө 9 цагт генерал Донофин болон тэрний дагалдагч нар эдгээр залуусыг Far West руу авч явах болно. Тэгээд тэднийг буудах болно. Миний ууга шүү их эзний сүнсээр тайвшруулагдаж байсан юм. Тэгээд дараах амлалтыг хүлээн авсан юм. Чиний хүү гэмтэхгүй байх болно. Энэ цагаас 5 жилийн дараа Йозеф өөрийн бүхий л дайснуудын дээр хүчтэй байх болно. Энэ чинь хүйтэн цус даллаг. Эдгээр залуус буруугүй шүү дээ. Би тушаалыг чинь дагахгүй. Хэрвээ та тэднийг алах юм бол дэлхийн шүүхийн өмнө хариуцлага хүлээх болно шүү. Бурхан чамайг харж байгаа. Ричмонд, Миссури, 1838 оны 10 дугаар сарын 31. Тэдний аим өршөөгдсөн. Йозеф Хайрум 2 Миссури мужийн хуулиар эх орны урвагч нар хэмээн яллагдаж, дайны хоригдлууд мэт харьцагдаж байлаа. Чамайг одоо хэн аврах юм бэ, Смит? Башиглагч Смит. Биднэрт өөрийнхөө элчилтээс нэгийг үзүүлээч. Жо, мэдэнд Хаунсмилийн тухай өөр юм яриач тээ. Ой, чи ер нь ямар нэг мормо алсан уу? 2, магадгүй 3 баха. Мэдээж залуучуудын тоолохгүйгээр. Гэхдээ тэд бай онох бэлтгэл хэрэгтэй шүү дээ. Зарим мормончууд ой мод руу зугтаж байсан, зарим нь дарахны дэлгүүр рүү зугтаж байсан шүү.
Бид тавцсангуудын голоор онлоод торсонд загсыг буудаж байгаа юм шиг л буудаж эхэлсэн. Би нэг 10 настай хүүхдийг буудаж унагсан. Гэхдээ аавынх нь гутлыг авч чадаагүй. Би түүнийхэр жинхэнэ гал тавьсан да. Тийм ээ. Би тэдний хэдэн нуугдах үед чимээгүй. Та нар ад чөтгөрийн хүмүүс. Иесус Христийн нэрээр би та нарыг зэмлэж мөн нам гүн байхыг тушааж байна. Би дахин нэг ч хором энэ яриануудыг чинь сонсож төвчихгүй. Яриагаа зогсоо. Үгүй бол яг энэ мөчид та нар эсвэл би үхэх болно. Бурхны нүдэнд бодгоол бүр үн цэнтэй. Бидний олонх эцгүүд мөн ах нар маань энэ хувьсгалын дайнд тулалдсан. Энэ газарт ирэх чөлөө болоод тэгш ирэхэд тогтоохын төлөө тэмцэж байсан. Либертийн шорон 1838 оны 11-р сар. Бид хуулийг зөрчөөгүй. Гэсэн хэдий ч бидний гин буруугүй мянган хүмүүсийн амь насанд аюул учирсан тул газраас газарт хөөгдөж байв. Смит. Нааша гараад ир. Тэнийг зүйл хийх гэсэн хэрэггүй шүү. Зүгээртэй. Мэри. Хайрам. Би чамтай уулзуулахаар хэн нэгнийг авчирсан. Бид шинэ хүүтэй болсон. Нэг удаад нэг нь. Йозеф болон Хайрам Либертийн шорон зүдэрж байх үед бидний хүмүүс Миссури, Айва, Иллинойс хөөгдсөн юм. Оо Мэри. Хүүхдүүдээ. Энэ бүх ажил үнэ. Чиний итгэл ямар гайхалтай вэ Хайрам? Бурхан минь. Та хаана вэ? Хөө минь. Сүнсэнд чинь амар амгалан байг. Саад тодгор хийгээд зовлон зүдгүүрүүд чинь хэсэг хугацаанд байх болно. Мөн тэгээд хэрв чи үүнийг дажгүй давбал Бурхан чамайг тэнгэрт өргөмжлөх болно. Шоронд орсноос 6 сарын дараа Бурханы инэрлээр Йозеф Хайрумнаар олзлогчдоос зугтсан юм. Бидэнд амар амгалан байсан Иллинойд бид дахин нэгдсэн. Бидний зовлон зүдгүүр маань дими биш байгаасай гэж найдаж байна. Бид одоо амралтын улирлыг таалахыг хүсэж байна. Наво, Иллиной 1839. Зүрх сэтгэлээ битгий алдараа ахнараа. Наво еврей хэлээр сайхан газар гэсэн утгатай. Шаврыг тэгвэл еврейгээр юу гэх вэ? Навод байх эхний 100 хүмүүс хатгаа тусаж мөн халуурч байсан. Зайлуу. Би чиний эгч нарт туслая. Йосеф ха. Миний бардамнал намайг доош навчирлаа. Гэхдээ одоо их эзэн чамайг өргөж чадна. Бурхны бошиглогчийн их болох миний бие
Бурхны зэмсэг болох тэр миний зүрх сэтгэл дүүргэгдэж чадах тийм гайхалтай зүйлсийг үлдэж байв. Миний сүнс Бурхан болон аврагчд баясаж байлаа. Таван жилийн дотор Наво 15,000 орчим хүнээс бүрдсэн цэцэглэж буй нийгэм болж өссөн. Тэр цаг хугацаанд Йосеф илүү өргөн уудам дэлхийг эргэцүүлэн бодож байсан. Бурхны үнэн зоригтойгоор сайн санаатаагаар мөн эрх чөлөөтэйгээр бүх төвүүдэд нэвтэрч бүх хүмүүст сонсогдож мөн Бурхны зорилгууд биелэгдэх хүртэл урагшлах болно. Бурхан өөрийн бүхий л хүүхдүүдийг гэрэл үнэн болоод авралаар адислахыг эрмэлздэг. Ахнараа, Бурхны хайраар дүүргэгдсэн эр хүн зөвхөн өөрийн гэр бүлийг адислахын тулд байж болохгүй. Тэр бүх хүн төрлөختнийг адислахад санаа тавих болно. Энэ нь та нараас хүсэж буй Бурхны хүсэл. 1830 онд эхний номлогч нар Мормоны номыг хуваалцахаар аян замдаа гарсан. Эртний өдрүүдэд Бурхан сонсох эрмэлзэлтэй хүмүүст сонсогдохоор Бурхны үгийг хуваалцах бошиглогчтой ярилцсан. Бурхан өөрсдөө бошиглогч хэмээдэг, өөрсдийн үгийг хүмүүст хэлдэг тэдний эсрэг байдаг. Амосын ном бидэнд энэ нь Бурхны төлөвлөгөөний хэсэг гэж заадаг. 10 жилийн дараа Бригхэм Янг болон бусад төлөөлөгч нар Англи руу илгээгдсэн. Бидний итгэл зөвхөн Америк улсынх бус гэдэг нь бүх хүмүүст тараагдж байсан. Өглөөний мэнд найзаа. Хэрвээ та итгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр мөн Христэд итгэлтэйгээр асуухаваас та нарт тэр ариун сүнсний хүчээр үннийг гэрчлэх болно. Номлогч нар Бурхны хот болох Навог өргөжүүлэхийн тулд дэлхий рүү илгээгдэж мянган хөрвөгчдийг цуглуулж байв. Шинэ Орлеоны усан бомтоос Миссисипи руу усан онгоц ирсэн. Чи гуурсан хөгжим тоглодог юм уу? Йосеф хаа тэрний битгий өнгөрөө. Бусад хүмүүс ч гэсэн ирж болох ямар ч аргаар хамаагүй ирж байлаа. Би дэнд ирэхийн тулд бараг 1440 км алхсан. Бурхан чамайг ажиллаж юм. Тэр аль хэдийн айдсуулсан. Аль хэдийн. Йосеф хаа. Джесси. Ярилцаж болох уу? Мэдээж. Таны хийж байгаа бүхий зүйлийг хүмүүс ажигладаг гэж би бодож байлаа л да. Тэгээд тань шиг ийм албан тушаалтай хүн дорд хүний хийдэг ийм ажлыг хийж байгаад чинь би гайхаж байна л да. Тэгэхээр хэрвээ эр хүний гэрт маш олон хийх хэрэгтэй зүйлс байхад эр хүнээс өөр хэн тэдгэрийг сайн хийж чадах вүлээ те. Манай эхнэр гихтэл гэрийн ажлыг бараг л бүгдийг хийдэг л те. Магадгүй тэр Эма ихтэй ярилцаж болох баха. Чи гэрлээд хэр удаж байна? Дараа сард 3 жил болно. Тийм урт гэж юу? Би чамд нэг зөвлөгөө өгч болох уу? За. Бурхан гэрлэлтийг тэрнээс ч илүү урт удаан байлгахыг зорилгоо болгодог. Яг хэлэхэд бол мөнхөд. Тэгэхээр хэрвээ эрэгтэй хүн энд байхдаа эхнэртэй тусалж зүдгүүрийг хуваалцахгүй юм бол тэрэнд нөхөр нь дараа ямар хэрэгтэй юм? Одоо чи ямар нэгэн зүйл бодож болно. Аз жаргал хүсье, найз минь. Одоо л тэнд ухаалаг залуу байна да. Их сайхан юм аа. Энэ зүйл намайг чамайг бодоход хүргэсэн. Эхнэрээ хайрлаж, инхрийлж, мөн харж хандах нь нөхрийн үүрэг. 1 2 3 1 2 3 битгий чанга тоол.
Түүнийг яг өөршгөө хүндлэхийн тулд түүний мэдрэмжийг яг өөрийн бие махбод болон яс чин юм шиг Чи дахиад л тоолоод байна. энхрийлэн хүндэтгэх хэрэгтэй. Эхэзэн энэ амьдрал дээр гэр бүлийг холбохын тулд хийгдэх тэрхүү ариун нандин ёслолуудыг илчилсэн. Бид зөвхөн мөнхийн алдар суутаагаар хосоороо мөнх амьдралд орших болно. Нэг өдөр бид Бурхантай гэр бүл болон оршиж болно. Жаахан л зөвөр байна. Тэгээд л болоо. Та амьдралын турш биднийг харж хандаж ирсэн. Аавуудын л хийдэг зүйл. Одоо бид таныг харж хандъя. Йосеф. Би Альвиныг дахиж харах уу? Тийм ээ. Та Альвиныг дахиж харах болно. Бас хамт байх болно. Та үргэлж түүний аав байх болно. Мөн тэр ч үргэлж таны хүү байх болно. Энэ нь Бурхны төлөвлөгөө гэж илчлэгдсэн. Бид хайртай нэгэнтэйгээ үргэлж хамт байж чадна. Бид бүгд Альвиныг дахин харах болно. Дахиад нэг. Дэшээ. Сайн байна. Тэдний хэлсэнчлэн энэ маш сүр жавхлантай юм аа. Тийм ээ. Бурхан бид бүгдэд маш гайхалтай ажлуудыг бэлдсэн байна. Яагаад Бурхан биднийг дахиад нэг ариун сүм барь гэж хүссэн? Магадгүй заримд нь Тэнгэрийг газартай холбох хүч гэдэг сургаал нь хэтэрхий бүдүүлэг юм шиг санагдаж болно. Гэхдээ Бурхан тэрхүү хүчээ дахин сэргээсэн. Ариун сүмд бид авралын бүхий л ёслолуудаа хүртэж чадна. Зөвхөн өөрсдийн төлөө биш. Мөн ёслолгүйгээр нас барсан тэдний ч өмнөөс. Хэрвээ бид итгэлтэй байвал бидний алдагдагсад манч нөхөгдөх болно. Наавууд сүрдмээр ариун сүм баригдаж байсан ч гэсэн хуучны айдас маань буцаад ирсэн. Үүний дэгдэгч гэдэг нэрнээс үүдэн Йосефийн үгснийг сонсвол бид гайхгүй байх болно. Энэ чинь шинэ мэдээ. Занл хэлэл. Мормончуудаас салах амархан арга байна. Хуучин Жо Смит Мессүрид одоо болтол эрен сурвалж илгэж байгаа. Би тэдэнд тэрнийг авч болно гэж хэлсэн. Бэтгий өдөөрөө Смит. Хөдлөх юм бол чи үхтэл болно шүү. Та нар намайг буудна гэж юу? Үгүй. Бид Мессүр рүү буцаад авч явах гэж байна. Мессүрийн амбан захирагч Йосефийг дахиад худал тушаалаар хууль зөрчсөн хэрэгээр авчрахыг шаардсан. Харамсалтай нь Иллиноийн эрх мэдлэлтнүүд тэрхүү шаардлагыг хүндэтгсэн. Зайлбай залуусаа. Бид Иллиной Мессүрийн хилийг давхаас өмнө тэднийг барьсан юм. Нана зогсч бай. За тэгэхээр ноёдоо. Би өнөөдөр та нартай Мессүр рүү явахгүй юм шиг харагдаж байна. Гэхдээ би та нарыг үзэн ядаагүй гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна. Өнөөрөө яагаад та нар миний зочд байж болохгүй гэж? Ноёдоо, би та нартай танилцаагүй гэж бодож байна. Бид зочдол доо. Тийм үү? Бид чөлөөлөлтөнд баяртай байсан. Гэвч эрх мэдлэлтнүүд үүнийг торгуул ногдуулах үйл явц хэмээн авч үзсэн. Йосеф тулгын шаардах бичиг өгөгдсөн. Йосеф. Амбан захирагч биднийг кортежид ирэхийг шаардаж байна. Миний хүүхдүүд шудраг асрамжийг хүлээн авах болно хэмээн Иллиноийн амбан захирагч амласан. Гэвч түүх эсэргээрээ иргсэн. Хайрын бид хоёр хэрвээ амбан захирагчийн тушаасныг хийхгүй бол
Тэр наа руу цэрэг илгээх болно. Тэгэх юм бол цус урсах болно. Бурхан үүнийг хүсэхгүй байгаа. Би түүний хүслийг л хийж чадна. Чи хитрхи ихийг асуудаг гэж бодож байсан уу? Би өөртөө дургүй хүрч байна. Би ч заримдаа. Энэ ариун сүмийг дуусгахын тулд би зүрх сэтгэлээ зориулсан. Гэвч үүнийг би амьдралдаа хизээж харахгүй. Чи харах болно. Надад амлаач. Цаг нь ирэхээр чи бидний хүмүүсийг Рокки уул руу удирдах болно гэж. Ах нараа. Миний эрхэм зорилго бол Иесус Христийг гэрчлэх. Тэр амьд гэдгийг би мэднэ. Картеж, Иллиной, 1844 оны 6 дугаар сарын 27. Би чамд хайртай дүү минь. Йосеф Хайрам 2 Картеж, Иллинойд ирээд хариуцлага хүлээхээр хүлээж байлаа. Шудраг харилцах амлалт хэдийгээр байсан ч ирэх ёстой зүйлүүд ямар ч гайх зүйлгүйгээр ирсэн юм. Йосеф! Хайрам. Хайрам. Үгүй. Бид хүлээн авсан сургаалаас дэлхийн гаднах үнэн Тэнгэрээс нэгүслийг өгсөн мөн амьдын баярын дуу сонсдог. Бид илүү том зорилгын төлөө урагш тэмүүлэхгүй гэж юу?
Йосеф Смит мөн түүний ах Хайрум нар 1844 оны 6 дугаар сарын 27-нд хорлогдсон юм. Наавгийн ариун сүм 1845 оны 10 дугаар сарын 8. Дээрэмчид байх үед бид наавууд шудраг ёсыг тогтоож чадахгүй. Би баруун зүг явах хэрэгтэй эсхийг мэдэхгүй байна. Гэхдээ би Бригхэм ахын авч яваа хүмүүсийн төлөө залбирч байх болно. Би Христийн сүм дэлхий дээр дахин сэргээгдэх үеийн анхны гэрч. Би дэлхий дахинд миний ярьсан бүгдийн гол санаа нь эрх чөлөө, шүүлтийг даван гардаг гэдгийг мэдүүлэхийг хүссэн юм. Гэвч би энэ бүгдийг та бүхэнд хэлье. Миний хэлсэн бүх зүйл үнэн. Мөн үрд тийм байх болно. (1846) онд Бригхэм Янг 70,000 анхдагч нарыг баруун зүг рүү удирдан авч явсан юм. (2080 км аялсны дараа тэд суурин орших Рокки уулсад хүрсэн билээ. Есүс Христийн сүм 1830 онд дахин сэргээгдэж, өнөөдрийн түгээмэл итгэл бий болсон юм. Есүс Христийн хожмын үеийн гигантнуудын сүм. B1 Entertainment-ийн кино албанд хөрвүүлв 2011 он.